сайн байцгаана уу. Тэгээд энэ амралтын өдрийн төргий. Өнөөдөр бид хоёр мөрний дасгалууд ашиглаад бүжиглэх одоо хөдөлгөөнүүдэд нийлүүлээд хийсэн бүжиглэнэ. За, сонсож байгаа. Тэгэхэд бие халаана. Тэг өнөөдөр болохоор мөрнийхөө дасгалыг бас хийж өгнө. Бие халаалтынхаа нэг хэсэг болгоод. За. хүмүүс үзчихин тий. Тэгээд бид хоёр болохоор өнөөдөр
Хөсгөтэй хамтгийн түрүү цагийн хэлхээ гэсэн дуун дээр бүжиг үжиглэн энэ нь болохоор нөгөө нэг заасан одоо хийж байгаа одоо мөрний хөдөлгөөн, гарны хөдөлгөөнүүдэд нийлүүлсэн тийм хөнгөн бүжиг байгаа. Хөвчлэн нөгөө гарын хөдөлгөөн оролцсон. Тийм та бүхэн бас хараад дагаад хийгээд эсвэл нөгөө нэг хийж байгаа мөрний хөдөлгөөнүүдээрээ бас зарим хөдөлгөөнүүдийг хийх боломжтой байгаа. За За одоо саяны бүжгийг одоо битүүрийн заасан өнгөрсөн видеон дээр заасан 90 хавирга голон одоо гарын хөдөлгөөн, мөрийн хөдөлгөөнүүдийг бас ингээд холиод хооронд нь хийх боломжтой байгаа.
Тэгээд карантинлж байгаа ч гэсэн одоо эрүүл мэндэд анхаараад идэвхтэй хөдөлгөөн бүгдээрээ хийцгээгээрээ. За тэгээд хэрвээ одоо хүсвэл одоо комментэн дээр ч юм уу одоо яс хөдөлгөөнийг илүү одоо тодорхой сурахыг хүсэж байна. Эсвэл ямар нэгэн санаа оноо хийж туслаарай. Хэдэн минут болж байна. Тэгээд өдөр болгон мөрийнхөө хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. Мөрийнхөө хөдөлгөөнийг одоо өдөр болгон хийснээр нөгөө нэг юулээ шар ус хуурсан гэх зэрэг одоо эсвэд мах зэрэгээс ангижрах бас давуу талтай байгаа. Мөрний хөдөлгөөний бичлэг бас заасан нь урд бичлэгнүүд орсон байгаа. Тэгээ ямар ч байсан заавал ингээл том бүжиг одоо сүртэй хийх албагүй. Яг өөртөө яг чанартай яг хийвэл биенд чи илүү хэрэгтэй байхаа. Заавал ингээд мэрэгжлийн бүжигчин шиг шууд одоо хэдхэн хөдөлгөөн сураад тэгээ шууд бүжигчин шиг хийн гэж бол боломжгүй. Тийм болохоор бас ингээд байнгын ядаж өдөртөө 20 минут юм уу 30 минут зарцуулаад мөрийнхөө хөдөлгөөнийг хийж яхад ер нь болно. Өөр хэлэх юм уу? За тэгээд үзсэнд баярлалаа. Өнөөдрийн лайв болохоор энэ хүрээ дуусж байгаа. Яагаад гэхээр өнөөдрийн лайв болохоор нөгөө нэг бие халаалтаа хийгээд бие халаалт нь одоо мөрнийхөө хөдөлгөөнүүд сугсрах, солбох, бас далны хөдөлгөөн, хавирганы хөдөлгөөн өдрийгөө оруулаад бие халаацсан байгаа. Тэгээд бие халаалт нь тэгээ өөрөөр бас өөрсдөө бие халааж болно. Гэтэ мөрний хөдөлгөөнөө битгий мартаарай. Тэгээд за өнөөдрийн лайвын хүрээ дуусч байна. Тэгээд цаашдаа илүү олон бичлэгээр уулзна гэж найдаж байна. Та бүхэн гэрээсээ гаралгүй гэртээ эрүүлэн энэ хэцүү цагийг даван туулъя. Stay home, save lives, stay healthy. See you next time. За дараагийн бүтээсэн өдөр дараагийн бичлэгээр уулзъя. Бүгдээрээ баяртай. Лайв маань үзсэнд баярлалаа.